Студид эргэн тавтай морил үзэгчтэй өглөө хөтөлбөр маань үзэгч та бүхэндээ зочны цагаа хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн зочноор манай студид нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлогын хэрэгжилт төлөвлөлтийн газрын ахлах мэрэгжилтэн Бэмб Дулам хүрэлцэн ирсэн байна. Танд өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд хүргэе. Таны ажил тавлаг уу? Тавлаг сайхан байна. Та бүхний ажил сайн уу? Сайн байна. Нийгмийн даатгалын багц хуулиуд шинжлэгдээд 2 жилийн хугацаа бас болсон байна. Энэ хуулийн хэрэгжилтүүд бас ямархуу байгаа бол хуулийнхын талаар та бас тодруулж ярьж өгвөл. За 23 оны 7 сарын 7-ны өдөр улсын их хурлаар нийгмийн даатгалын багц хууль шинжилэн батлагдсан. За тэгэхээр өмнө нь бол нийгмийн даатгалын тухай хууль 94 онд батлагдаад 95 оноос хойш хэрэгжүүлж явж исэн. Тэгээ энэ хугацаанд 30 жилийн дараа буюу тийм ээ 2023 оны 7 сарын 7-ны өдөр шинжилсэн багц хууль хэрэгжүүлж байна. За тэгэхээр нийгмийн даатгалын шинжилсэн багц хууль өөрөө 4 төрлийн хуулиас бүрдэж байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий хууль, нийгмийн даатгалын сангаас олох тэтгэврийн тухай хууль, нийгмийн даатгалын сангаас олох тэтгэмжийн тухай хууль, за нийгмийн даатгалын сангаас олох үйлдвэрлэлийн ус мөржлийн шалтгааллах өвчний төлбөр тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль гэдэг энэ 4 хуулиас энэ 4 хууль маань үндсэндээ бүгд шинжлэгдэн хэрэгжүүлж байна. За тэгээ ерөнхийдөө хууль хэрэгжээд бол 2 жил гарсан болж байна. Тэгэхээр хуулийн гол зохицуултууд нь юу юм бэ гэдэг нь бас тийм ээ. Тэгэхээр нийгмийн даатгалын ерөнхий хуулиар бол нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөй холбоотой за тайлан тэнцэл ажил олгогч даатгуулагчийн эрх үүрэг за муу нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хэрхэн өсгөн аривжуулахын ямар санхүүгийн хэрэгсэлд оруулахын за тэгээ нийгмийн даатгалын дэд байгууллага үндэсний зөвлөл мөн нийгмийн даатгалын байгууллагын чиг үүрэг хажуудах нийгмийн зөвлөлүүдийн чиг үүргийг илүү тодорхой наривчилж өгсөн байгаа. За үүнээс хамгийн нэг шинжлэлийн гол агуулга нь юу юм бэ гэхээр нийгмийн даатгалын ерөнхий хууль зааснаар Монгол улсын хувьд тэтгэврийн тогтолцооны хувьд хуваарлтаас хагас хуримтлалын тогтолцоонд цаашлбал бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих хэрэгцээ орчин бүрдүүлсэн. За үүний нэг илэрлэл нь болохоор яг энэ хууль шинжилэн батлагдсан өдрөөс буюу 24 оны 1 сарын өдрөөс мөрдөж байгаа хууль тогтоомжоор нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа даатгуулагчийн тэтгэврийн даатгалын санд төлж байгаа шимтгэлийн тийм ээ 2% яг бид нар мөнгөний хэлбэрээр хадгалаад эхэлсэн байна. Тэгэхээр та бүхэн юу гэдэг даатгуулагчд маань сонирхож байгаа юм бол бас яг манай энэ даатгал тийм ээ нөгөө аппликейшн дотор таны мөнгөн хуримтлал гэдэг яг боддоор та энэ тэтгэврийн даатгалын сангаа 2% хэдэн төгрөг хуримтлуулж байгаа юм бэ гэдгийг бол харах боломжтой байгаа. За энэ бүх харилцааг бол нийгмийн даатгалын ерөнхий хуулиар зохицуулсан. За нийгмийн даатгалын сангаас олох тэтгэврийн хуулиар бас нэлээд олон ийм өөрчлөлтүүдийг оруулсан. Тухайлбал даатгуулагч өөрийн сонголтоор өндөр насны тэтгэвэр тогтоолох хэрэгцээ орчин бүрдүүлсэн. Тухайлбал өмнө бол даатгуулагч, эрэгтэй даатгуулагч, 60 эмэгтэй даатгуулагч 50 хүрээлэл тэтгэвэр 55 нас хүрээд тогтоолгон гэсэн ойлголттой байсан бол даатгуулагч маань өөрөө сонголттойгоор 65 нас хүртлээр ажиллах боломжтой. Харин хамгийн гол нь тухайн даатгуулагч маань шимтгэл төлсөн байвал зохих доод хугацаа гэж байгаа. Энэ хугацаагаа хангацсан байх юм бол өөрөө хүсвэл эмэгтэй нь 55, эрэгтэй 60 наснда тэтгэврээ тогтоолгож болно. Хэрвээ би 65 хүртэл ажиллая гэх юм бол чөлөөтөө 65 нас хүртэл ажиллаад өндөр насны тэтгэврээ тогтоолох боломжтой. Энэ зохицуулт байгаа. За дээрэс нь мөн тэтгэврийн тусгай зохицуулт гэж хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байсан тийм ээ авч байгаа гэр бүлийн 2 өндөр насны тэтгэвэр авагчийн аль нэг нь бурхан болсон тохиолдолд тухайн нас орсон даатгуулагчийн тэтгэврийн 20% тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр нөгөө эхнэр нөхрийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх зохицуулт хэрэгжүүлж байна. За дээрэс нь мөн тэтгэврийн хэмжээг жил болгон инфляцийн түвшинтэй уялдуулан дараа оных нь 1 сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлэх зохицуултыг хэрэгжүүлж байна. За тэтгэмжийн тухай хуулиар зохицуулсан гол асуудал юу юм бэ гэхээр хөдөлмөрийн жирэмсэн амарцны болон ажилгүйдлийн тэтгэмж өмнө нь тухайн даатгуулагч нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийг уг хугацаа юу гэдэг тэтгэмж олгох хугацаанаас нь хасаж тооцдог байсан бол эдгээр өдрүүдийг ажлын өдрөөр нь тооцоод дээрэс нь тэтгэмж бодох интервал буюу бодох хувь хэмжээнд өөрчлөлт ороод илүү даатгуулагчид ээлтэй зохицуултыг хэрэгжүүлж байна. Мөн тэтгэмжийн даатгалын сангаас тутгай зохицуулт буюу хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэмжийг донор болсон тийм ээ хүмүүст олгох зохицуултыг хэрэгжүүлж байна. За үйлдвэрлэлийн ослын сангийн хувьд бол
бас энэ ажил олгогчийн төлж байгаа үйлдвэрлэлийн ослын даатгалын шимтгэлийн хэмжээг өмнө нь бол яг тухайн аж ахуйн нэгж байгууллагын эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэлээс хамааран одоо үйлдвэрлэлийн ослын шимтгэлийн хэмжээг тогтоодог байсан бол одоо тухайн ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал эрсдэл бүхий байна уу гэдгээс шалтгаалаад энэ ажлын байр нь эрсдэлтэй юм уу, эрүүл ахуйн шаардлагыг хангасан мөдгөөсөө шалтгаалаад тухайн ажлын байрын нөхцлөөс хамааралтайгаар үйлдвэрлэлийн ослын шимтгэлийн хэмжээг тогтооснороо ажил олгогчид илүү одоо нөгөө таатай нөхцөлийг бол бүрдүүлж ийм зохицуултыг ажиллаж байна. Дээрээс нь нийгмийн даатгалын сангийн ажилгүйдлийн даатгалын сан болон үйлдвэрлэлийн ослын сан ажил олгогчид хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлдэг сан байгаа. Тэгэхээр өмнө нь бол одоо энэ хоёр сангаас тухайн ажил олгогч маань ямар нэгэн байдлаар шимтгэл гаргуулаагүй тий ажилгүйдлийн даатгах жишээлбэл ажилгүйдлийн даатгалын сан гэвэл одоо ажилтнаа доктор суурьтай ажилуулад тийм ээ энэ сангаас төлбөр зардал гаргуулаагүй байх юм бол 3 жилд нэг удаа өмнө онд төлсөн шимтгэлийнхаа 15% тэнцэх хэмжээний хөнгөлөлтийг эдлэхээр хуулийн зохицуултуудыг хэрэгжүүлээд бол ажиллаж байна. Өндөр насны тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлыг илүүтэй тодруулъя гэж бодлоо л доо. Ахмад наснууд маань хоёулаа ингээд одоо амьдарч исэн тохиолдолд нэг нь одоо амь насаа алдаад тэгээд одоо тэтгэвэр өвлүүлэх гэж яриад байгаа шүү дээ. Бурхан болоочийн тэтгэврийн 20%-ийг одоо хамт амьдарч исэн за гэр бүлийнх нь хүн эзэмшнэ гэж байгаа. Энэ талаар та илүү тодруулж ярил. Тэтгэвэр бол 3 төрөлтэй байдаг. Өндөр насны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэвэр, тэжээгч алдсны тэтгэвэр гэдэг. Энэ 3 төрлийн тэтгэвэр өөрөө тодорхой хууль заасан нөхцөл болцлыг шаардлагыг хангасан тохиолдолд олгогдож байгаа. За үүний нэг нь одоо энэ тэтгэврийн тусгай зохицуулт гэдэг тийм ээ. Яг хуу энэ бол өвлүүлэх асуудал биш юм байна. Өвлөх асуудал гэдэг маань өөрөө олон улсын одоо жишгт ярих юм бол одоо хоримтлын буюу тий бүрэн хоримтлын тогтолцоотой улсуудын хувьд бол өвлөх асуудал яригддаг тийм ээ. Яг одоо энэ нийгэм даатгалын сангаас болоод тэтгэврийн тухай хуульд зохицуулсан тусгай зохицуулт маань энэ хууль ч гэсэн батлагтай гол үзэл баримтлал нь одоо энэ чинь хоёр өндөр насны тэтгэвэр авагч байлаа шүү дээ. Энэ тэтгэвэр авагч ямар нэгэн байдлаар ердийн өвчнөж гэдэг юм уу ах услын улмаас нас орлоо гэхэд энэ хоёр гэр бүлийн өндөр насны тэтгэвэр авагчийн орлого тодорхой хэмжээгээр буурч байгаа. Тэгэхээр энэ орлогыг бас тодорхой хэмжээгээр тийм ээ бууруулахгүй байх гэдэг юм уу одоо дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ өндөр насны тэтгэврийн тусгай зохицуултыг бол хэрэгжүүлж байна. За хуулийн зохицуулт маань өөрөө 24 оны 1 сарын 1-ний өдрөөс хэрэгжиж байгаа учраас энэ хугацаанаас хойш нас орсон иргэдлэл хамааралтай байгаад байгаа. Яагаад тэгэхээр аливаа хууль тогтоомж буцаан хэрэглэх буюу тий тааж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулж явдаг. Энэ зохицуултын хувьд бол тийм зохицуулт байхгүй учраас 24 оны 1 сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр магадгүй одоо гэхдээ энэ дээр бас нэг тодорхой юм илүү наривчлсан мэдээллүүд байна л да. Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байсан гэж байгаа. Тэгэхээр тухайн хоёр гэр бүлийн тэтгэвэр авагч маань хоёулаа нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авахч байх шаардлагатай. Нэгдүгээр шалгасан байх шаардлагатай. Тийм хоёулаа одоо гэдэг яг өнөөдрийн байдлаар хоёулаа нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч явах шаардлагатай. Хоёрдугаарт нь тухайн одоо тэтгэвэр авагч маань гэр бүлийн тухай хуулийн дагуу 20 ба түүнээс дээш жил хамт батлуулсан, гэрэлтэй батлуулсан энэ шаардлагуудыг тавьж байгаа. Тэгэхээр одоо магадгүй одоо нөгөө халамжийн тэтгэвэр авж байгаа, цэргийн алба хаасны тэтгэвэр авж байгаа, магадгүй нийгэм даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар алдсны, тэжээгч алдсны тэтгэвэр авагч яагаад хамаарахгүй байгаа юм бэ гэдэг асуудал тавигдана. Тэгэхээр яагаад гэхээр хуулийн зохицуулт маань өөрөө эхний ээлжинд ямар ч байсан нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авагч гэж зохицуулж байгаа учраас хоёулаа л нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа иргэд маань энэ хуулийн үйлчлэлд хамаарах нэ л гэж ойлгоно. Тэгэхээр одоо 25 оны жилэтсийн байдлаар гэхэд энэ хуулийн үйлчлэлд тийм ээ нийтдээ 3600 орчим тэтгэвэр авагч хамрагдаад эдгээр тэтгэвэр авагчийн дунджаар тэтгэврийн хэмжээ 168.5 мянган төгрөгөөр ингээд нэмэгдсэн хэмжээгээр эдгээр хүмүүс тэтгэвэр авагч маань тэтгэврээ аваа явж байна. Материал бүрдүүлэлтэн дээр бас тухайн одоо ахмад настан маань ямархуу материалууд бүрдүүлэх вэ? Тэгэхээр нийгэм даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр тэтгэмж бол тодорхой тий нөгөө бичиг баримт бол бүрдүүлэх шаардлагатай байдаг. За тэгэхээр тухайн одоо тэтгэвэр авагч маань аль аймаг дүүргийн тий харьяалаар аль аймаг дүүрэгт оршин сууж байна. Тухайн аймаг дүүргийнхаа нийгмийн даатгалын газарт та хандаад хүсэлтээ гаргана гэсэн үг.
Тэгэхээр оршин суугаа хаягийнхаа мэдээж нэгдүгээр та өргөдөл хүсэлтэд гаргана, хоёрдугаарт тухайн одоо нөгөө тэтгэвэр авагчийн нас орсны гэрчлэгээ хэрэгтэй, гуравдугаар тухайн хоёр тэтгэвэр авагч маань гэр бүлийн тухай хуулийн дагуу гэрэлтэй батлуулсан байх шаардлагатай учраас холбогдох бичиг баримтаа магадгүй одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар одоо төрд байгаа мэдээллийг иргэдийг бас чирэгдүүлэхгүй тийм ээ энэ одоо төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцуулах илүү их одоо ингэ явж штэ захим шиг энэ үднээсээ одоо яг нийгмийн даатгалын байгууллагууд одоо тодорхой хэмжээнд гэрэлтэй батлуулж одоо амжаагүй тохиолдлууд байдаг штэ ингээд олон жил хамтаа амьдарсан тэгсэн мөртлөө ямар нэгэн байдлаар улсын бүртгэлийн санд цахимд ороогүй ч юм уу тодорхой юм шалтгааны улмаас гэрэлтэй батлуулж чадаагүй энэ өндөр насны тэтгэвэр авагчдын хувьд бол одоо тухайн 20 ба түүнээс дээш жилийн хамт амьдарсныг нотлох хүүхдийн төрсний гэрчлэгийг үндэслэн бид одоо нийгэм даатгалын байгууллагууд энэ бичиг баримтыг бүрдүүлэн энэ хуулийн үйлчлэл тухайн одоо нас орсон тэтгэвэр авагчийн 2 дахь сараас эхлээд энэ хуулийн үйлчлэлийг одоо энэ нэмэгдэлд хамрагдах боломжтой байгаа. Энэ хуулийн зохицуулалттай холбоотой иргэдийн манд дунд бас ийм асуудал нийгмийн даатгалын байгууллагууд ч гэсэн маш олноор хандж байна тийм ээ. Тэгэхээр юу гэдгийг ер нь яг хуулийн зохицуулалтын гол агуулга нь өндөр насны тэтгэвэр авагч байх ёстой байхгүй. Магадгүй юу гэдгийг тухайн тэтгэвэр авагчийг нас орсны дараа өндөр насны тэтгэвэр тогтоолгох ч юм уу эсвэл өмнө нь одоо юу яцсан бэ штэ нэг нь ингээ ажил хөдөлмөр эрхэлж байна. Нэг нь тэтгэвэр авахч байж болно тийм үү. Тэгвэл ингээл тухайн яг тэр агшинд л одоо юу гэдэг тухайн тэтгэвэр авахч маань хоёулаа өндөр насны тэтгэвэр тогтоолгосон л байх шаардлагатай. Тэрнээс биш аль нэг нь одоо юу гэдэг тухайн тэтгэвэр авахчийг нас орсны дараа тэтгэвэр авахч болдог ч юм уу тийм ээ. Эсвэл одоо тэтгэвэр өмнө нь тэтгэвэр одоо тогтоолгоцсон байх ч юм уу энэ нөхцлүүд бол яг одоо мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд бол тавигдаагүй магадгүй 24 оны 1 сарын 1 өдрөөс хэрэгцсэн хугацаанаас хойш хоёулаа нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авж байгаа хоёр тэтгэвэр авагчл хамаарах зохицуулт байгаад байгаа. Багц хуулиуд маань олон улсын жишгтэй бас нийцсэн гэж ойлгож байна тийм. Ер нь бол альва улсын нийгмийн хамгааллын арга хэмжээ гэдэг бол олон улсын хөтөлмөрийн байгууллагаас гаргасан нийгмийн хэмжээний шаардлагууд байдаг. Тэрэнд л үндэслэж л одоо бүх улс орнууд хууль тогтоомжоо боловсруулж байгаа. Тэгэхээр тэр жишгээр ч бас энэ манай нийгэм даатгалын хууль тогтоомжууд тэр жишгээр одоо батлагдаад хэрэгжүүлээд явж байна л гэж ойлгоно. Тэгэхээр одоо шимтгэл төлөлтөн дээр одоо иргэд маань бас өндөр төлөлттэй байгаад байдгаа. За цалингийн ихэнх хувийг одоо нийгмийн даатгалын шимтгэлд өгч гинэ гэсэн мэдээллүүд бас байгаад байдаг шүү дээ. Энэ дээр та хариулт өгвөл. За нийгэм даатгалд бол иргэдийн хувьд бол хоёр хэлбэрээр хамрагдаж байгаа. Албан журмын болон сайн дурын үндсэн дээр гэдэг. За албан журмын даатгуулагчийн хувьд бол аль нэг төрийн болон өмчин бүх хувийн одоо бүх хэлбэрийн байгууллагуудтай хөтөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээ байгуулж байгаа хүмүүсийн хувьд бол энэ өөрөө албан журмын даатгалын харилцаа. Тэгэхээр албан журмын даатгалд хамрагдаж байгаа иргэн буюу албан журмын даатгуулагчийн хувьд та сарын цалин хүс түүнтэй адилхан орлогоосоо даатгуулагч 11.5%-аар л шимтгэлд төлдөг. 5 төрөлт гэсэн үг. Үүнээс хамгийн өндөр төлж байгаа нь бол тэтгэврийн даатгалын сан байдаг. 8.5%-ийг тэтгэврийн даатгалын санд төлдөг. Харин таны ажил олгогч тийм ээ энэ 5 төрлийн сандаа 12.5-аас одоо нөгөө ажлын байрнаас шалтгаалаад 14.5%-аар шимтгэл төлж байгаа. Тэгэхээр ер нь даатгуулагчийн хувьд бол цалин хөлснөөсөө 11.5%-аар л шимтгэл төлж байгаа. Одоо бол харьцангуй одоо бүх одоо нийгэм даатгалын байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нийлэн цахим шилжиж байна. Ерөнхийдөө манай 25 жилийн эцсийн байдлаар хэд нийт үзүүлж байгаа үйлчилгээнийхээ 75%-ийг бол цахим шилжүүлсэн байгаа. Тэгэхээр даатгуулагчийн хувьд та өөрөө ажил миний одоо энэ энд аппликейшн одоо манай нийгэм даатгалын аппликейшн эсвэл ийм Монголигаар хандаал тийм ээ миний шимтгэл тийм ээ цаг хугацаанд төлөгдөж гин үү ямар цалин хүснөөс төлөгдөж гин гэдэг бол бүгд нээлттэй. Тэгэхээр тухайн одоо хүн яаж нэвтэрч орох вэ? Өөрийнхөө мэдээлэл регистрээ хийж орох уу? Ер нь бол аппликейшнаар эхлээд бол хандахад бол зайшгүй та мэйл хаяг бүртгүүлнэ үү? Бүртгүүлийн асуудлууд байдаг шүү дээ. Эсвэл дан системээр нэвтрэх ч юм уу тэргээр нэвтрэл бүх мэдээллүүдийг бол харах боломжтой. За жишээ нь одоо манайха одоо хамгийн сүүлд гэхэд манайх нас орсон гэр одоо даатгуулагчийн гэр бүл
хөтөлбөрийн гишүүнд олгох тэтгэмж буюу хуучнаар бол оршуулгын тэтгэмжийг цахим хэлбэр шилжүүлсэн байна. Тэгэхээр ингээд үе шатцаагаар нийгэм даатгалын байгууллагууд үйл ажиллагаагаа цахим хэлбэр шилжүүлээл байна. За одоо тэтгэврээс одоо бүх төрлийн тэтгэмжүүдийг бол даатгуулагч маань заавал одоо өөрийн одоо аймаг дүүргийн нийгэм даатгалын газарт очихгүйгээр цахимаар портал энэ даатгал цэгимэн гэдэг одоо хаягаар хандаад тэтгэмжийн бүх хүсэлтүүд цахимаар авч эхэлсэн байна. Бас хэрэгжээд ингээд тодорхой хугацаа өнгөрцөн байна. За одоо ингээд ойрын хугацаанаас эхлээд энэ одоо хуучнаар бол оршуулгын тэтгэмж буюу нас орсон даатгуулагчийн гэр бүлийн гишүүнт олох тэтгэмжийн одоо цахимаар авах хүсэлт хэрэгжиж байна. За мөн тэтгэврээс ярих юм бол одоо хөдөлмөрийн чадвар түр алдсны тэтгэврийг бид нар цахимаар аваад хэрэгжүүлсэн байна. Ингээд бас үйл ажиллагаагаа үе шаттай хэрэгжүүлээд явж байна. Ажилуулагчийн хувьд бол нийгэм даатгалын шимтгэл төлөлтийн тайланг 2012 оноос эхлээд цахимаар хэрэгжүүлээд өгч одоо тайлан тооцоогддог болсон шүү дээ. Тэгэхээр ингээд үе шаттайгаар үйл ажиллагаа бол ер нь ингээд цахимжаал одоо хэрэгжүүлээ явж байна. Цахимаар одоо аливаа асуудлыг хэрэгжүүлэхэд бас тулгамдж байгаа асуудал байгаа юу? Яг хөө зүгээр даатгуулагчийн хувьд бол одоо зайшгүй нөгөө интернет шаардлагатай нэг хэрэгсээ одоо шаардлагатайгаар яг одоо орон нутгийн даатгуулагчдын хувьд бол нэг интернет шаардлагатай учраас орох асуудал байгаа. Тэгэхэд бол яг манай сум болгон дээр байцаагч байж аймаг болгон дээр нийгэм даатгалын газрууд ажиллаж байна. Тэр асуудлыг бол тэн шийд. Яг одоо хот суурьнд амьдарч байгаа иргэдийн хувьд бол цахимаар харахад одоо ингээд альч ингээд манай портал руу хандахад бол бүх нээлттэй. Ямар цаг хугацаа харгалзахгүйгээр хүсэлтээ ямар үйлчилгээ авах үстэй тэрийг авах боломж бол нээлттэй. Нийгмийн даатгалын ерөнхий газарт за иргэдээс ямар хуу санал хүсэлт илүү төлөхөө ирж байна? Энэ дээр та нэг хариулт өгөө. Ер нь бол өндөр насны тэтгэвэр тогтоолттой холбоотой өргөдөл гомдлууд бол маш их олон их хувийг эзэлдэг л дээ. Тэгэхээр нэгдүгээрт одоо яг өндөр насны тэтгэвэр тогтоолох даатгуулагч маань ямар одоо бичиг баримтыг бүрдүүлэх гэсэн. Яг л нөгөө өнөөдөр би тэтгэвэр одоо ажилласаа гарлаа маргааш манай нийгэм даатгал дээр очдог байхгүй юу. Гэтэл нөгөө нийгэм даатгалын байцаагч нөгөө тэтгэвэр тогтоолох баримт бичгийг зайлшгүй шалгах шаардлагатай. Тэгэхээр магадгүй 95 оноос өмнө та ажил хөдөлмөр эрхэлжсэн бол энэ ажил хөдөлмөрийн хөдөлмөр эрхлэлтийн мэдээлэл манай нийгэм даатгалын байгууллагад байхгүй учраас нөгөө даатгуулагчийн нөгөө 95 оноос өмнөх хугацаанд ажилласан хөдөлмөрийн дэвтрийг зайлшгүй бид нар тухайн үед мөрдөжсэн заавар журмын дагуу бичигдсэн байна уу гэдгийг хянаж үзээд за хэрвээ юу гэдэг ямар нэгэн байдлаар шаардлага хангахгүй байх юм бол архивын лавлгаа бүр архивын лавлгаа гарахгүй байх юм бол нөгөө шүүхээр ажилласан жилийн тогтоолох асуудал үүсээд нөгөө хугацаа сунжраад идэг байхгүй. Тийм учраас өндөр насны тэтгэвэр тогтоолох даатгуулагчийн хувьд та нас хүрэхээс тодорхой хугацааны өмнө хамгийн багадаа 3 сар сарын өмнө холбогдох бичиг баримттай өөрийн харьяалах оршин суугаа харьяалах нийгэм даатгалын байгууллагад очиод хянуулчих юм бол та бүрдэл бүрэн бичиг баримт бүрдүүлсэн нас хүрсэн өдрөөсөө эхлээд тэтгэврээ тогтоолох боломжтой байгаа. За баярлалаа. Хоёулынх нь ярилцах хэсгийг энэ хүрээд өндөрлөж байна. Иргэдэд бол маш их хэрэгтэй мэдээллийг бас өргөн хүрээг хамарч өглөө. Таны ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье.